сонь хүүхдүүдээ өнөөдөр амьтад гэсэн объектын талаар үздэцгээе. Бид объектын загварчилсан байдлыг харж байна. Объектыг загварчлахдаа эдэн гэсэн объектыг загварчлахдаа тухайн объектын тодорхой нэг шинж чанарыг шингээж өгнө. Ингэснээр тухайн объектыг танихад илүү туслана. Энд дүрсээр илэрхийлсэн загварууд байна. Энд хангай, морь, баавгай байна. Би хараад шууд таньж байна гэдэг маань объектуудыг загварчлахдаа шинж чанаруудыг зөв тодорхойлсон гэсэн. За дараа нь объектуудыг зургаар илэрхийлсэн загвар байна. Зургаар илэрхийлсэн загвар маань бодит объектын шууд тусгал байдаг учраас таньж мэдхэд илүү төхөн байдаг. За үүний доор бичвэр загвар байна. Бичвэр загвараас бид тухайн объектын талаар мэдээллийг дэлгэрэнгүй авах боломжтой байна. Жишээний бол биеийн урт нь 95-аас 125 м, даалгавчаад илийхэд 3 м орчим, жин нь 4.5-аас 7.5 кг. Том охчин шүү юм а гэх мэтчлэн өөрийн хүссэн мэдээлэл тоо баримтаа авахд бичвэр загвар бидэнд тусалдаг. За дараагийнх нь 3 хэмжээст загвар зарч үеийн техник технологи программын тусламжтайгаар дэлгэцээр объектыг эргүүлж тойруулж харах боломжтойгоор загварчлахыг 3 хэмжээст загвар гэнэ. Энэ нь бодит объекттайгаа илүү ойр төхөн болж өгдөг. За дараагийнх нь хөдөлгөөнт зураг. Хөдөлгөөнт зургийн хамгийн том жишээ бол Google-ийн кино байдаг. Зургийн хөдөлгөөн бүрийг кадр бүрээр нь зурж дараалт оруулснаар хөдөлгөөнт зураг бий болдог байгаа. Өмнө нь бол хөдөлгөөнт зургийг гараар нэг хүртэл зурдаг байсан бол одоо компьютер график ашиглан хөдөлгөөнийг оруулж байгаа. За тусгай тэмдэгтээр илэрхийлсэн мэдээлэл. За тусгай тэмдэгтээр илэрхийлсэн загвар. Энэ маань математикийн хичээлд томьёо, график, дууны хичээлд нотыг хэрэглэдэг. Илэрхийллийг хэлбэрчлэх, хамаарлыг графикаар болон дүрсээр илэрхийлэх гэх мэтчлэн тоогоор хүснэгт зургаар дүрсэлж байгаа хэлбэр юм аа. За объектын мэдээллийн загваруудын төрлүүдийг үзэж дууслаа. Мэдээллийн загварыг байгуулахдаа янз бүрийн шалтгаантай, зорилготой байдаг. Жишээ нь гадаад дүр төрхийг дүрслэх зорилготой, танин мэдэх зорилготой, эрүүл мэндийг хамгаалах зорилготой гэх мэтчлэн. За тэгвэл мэдээллийн загварыг дарааллын дагуу байгуулна. Нэгдүгээр бодит объектыг тодорхойлох, хоёрдугаарт шинж чанарыг нь ялгах, гуравдугаарт загварч шаардлагатай өгдлүүдийг тодорхойлох. Тэгээд өөрийн сонгосон программын дагуу мэдээллийн загварыг байгуулдаг байгаа. Ингээд хүүхдүүдээ сургагчид дээрх тусгал даалгаврыг ажиллаж туршиж үзээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.